Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань эфирт пастор Сайна болон хөтлөгч Омын нэр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд хүргэе. За, өнөөдөр чинь нөгөө цэргийн баяртай. Тэгээ ямар ч гэсэн манай эр цэргүүдэд бүтэнд нь эзний нэрээр сайн сайхныг хүсэж бас тэднийг арга гэр бүлийг бас өрөөе. Тэгээ Библиэлд те сайн цэрэг адил тулдаг гэдэг үг бол итгэгчдэд бол маш том урам өгдөг үг те. Тэгээд цэргээр жишээ татсан байгаа нь бас чухал гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр цэрэг хүний нэг юм байна гэсэн үг болж байгаа. Тэгээд бүх цэргүүдтэй те бүх цэргийн албаасан хүмүүст цэргийн баярыг энэ төргийа. Тэгээд та нараа бахархдаг шүү те. Бурхан та нараар бидний хамгаалуулж байгаад баярлалдаг шүү. За нэг ер нь одоо нийгмийн ингэж хэлэгдэх тийм баярын мэнд хүрэж байгаагүй юм шиг санагдаж авчирч байна. Тийм бах тий. Тийм. Тэгэхээр өнөөдөр бид нар хамтдаа Яков номоос сурж байгаа. Яков ном ингээд унших тусам бас жоохон сэтгэл өвдөх юм аа. Яагаад тэгэхээр нөгөө нэг энэ Яков боо эсвэл нөгөө Яков боо нөгөө нэг Херотанд тавчуулж алгацсан. Тэ. Тэгэл хүмүүс яндрал ярьдаг л да. Тэгээд миний хувьд бол нэг зүйлийг бол боддгийн. Хүн амьдрах бурханд хэрэглэгдэх бүх зүйлээрээ хэрэглэгдэж дамжуулах бүх үгээ хэлж амжиж те ингэсэн байх нь маш чухал юм даа гэж бол миний хувьд боддоо шүү дээ. Чи энэ талаар нь бодож байгаа байна уу? Тийм одоо яг өөрт байгаа яг одоо өөртөө зөвшөөрөгдсөн тэр цаг хугацаанд өөрийнхөө байж болох хамгийн сайнаар мэрэгүү ухаантайгаар хийх нь аюу зөв гэж юу нь бол боддог. Тийм байгаа цаг хугацаанд ер нь тэрийг ашиглах те хүрэх ёстой хүмүүстэй хүрэх, хэлэх ёстой үгээ хэлэх, магадгүй хийх ёстой зүйлийг хийх. Тэр зүйлсүүд бол маш чухал. Цаг хугацаа магадгүй дуусчих магадгүй тийм учраас яг тэр цаг хугацаанд айгу мэдрэмжтэйгээр мэрэгүү ухаантайгаар хийх нь бол асар чухал гэж боддог. Тийм. Чухал шүү дээ. Нөгөө ихэн бит хоёр ч одоо 30 минутын зүйлийг гэдэг юм аахгүй. Заримдаа ингээд 8:59 болчиход байдаг юм яриа ээждэг. Тэгтэл нэг залбирх хэрэгтэй бас байдаг тий. Тэгээд ингэж заримдаа ингээд магадгүй манай сонсогчдод зоригтой. Яг бид хоёр ярьж байсан чинь Улаанбаатар 9 цаг гал тасарчдаг шүү дээ. Ингээ амжих тий. Магадгүй бид нэр хайртай гэж хэлж амжих тий. Талархлаа, баярлаа, хамтайсан баярлаа гэж урамшуулах тий. Чи чаднаа гэж хэлж чадах. Тийм үү? Зүгээр шүү тий. Гэдэг ч юм уу тийм үгүүдийг хэлж амжих цаг бидэрт олдохгүй байж магадгүй. Тийм болохоор ойр байгаа дээр нь бүгдээрээ энэ бүх үгүүдийг хэлж хэрэглэж амьдрья гэдэг уриалгыг хэлхийг хүсэж байна. Амен. Тэгээд бас нэг хөгжилтэй зүйл хэлэхэд өчигдөр манай сонсогчдоос миний нэрийг айгүй буруу ойлгосон, буруу сонссон хүмүүс бас байлээ. Омыг гэж дуудаж байгаа. Оми гэсэн чинь зарим хүмүүс Омоо гэсэн байсан. Тэгэхээр Омын шүү гэдгийг бас далимдуулаад хэлчихье. Тэгээ энэ хүү микрофоныг ашиглаад оо. Халелуя. За. Гойны утгатай нэрвэлээ шүү. Үргэлжлүүлээд хамтдаа эзний өмнө ирээд түүний магтъя. Тэгээд зурсгэлт байгаа тэдгээр магтаалаа та эзний өмнө авчраарай. Тэгээд хамтдаа эзний магтцгаая. Зүрх сэтгэлдээ би
Таны нүдэн дээл байсан нэгэнч болоогүй өдрүүд маань таны номонд бичигдсэн бажээ төрхөлж анжаагүй миний бие таны нүдэн дээл байсан нэгэнч болоогүй өдрүүд маань таны номонд бичигдсэн бажээ таньгүйгээр би хачилгүй Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зарвууч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдрийн эзний үг бол Яков 4-ийн 8. Бурханд ойртогтун тэгвэл тэр та нарт ойртно. Нүгэлт та нараа гараа цэвэрлэл. Хоёр санаатаа та нар зүрхээ хариуцах гэдэг үг. Тэгэхээр энд нүгэлт та нар гараа, хоёр санаатай хүмүүс зүрхээ хариуцах гэж хэлж байна. Бид нэр өчтөр юуны талаар ярилцсан байх лээ те. Бид нар нөгөө нэг үйлсэн зүрх сэтгэлээс гарах тухай ярьсан. Тэгвэл хоёр нүртэй хүмүүс үйлсийгээд яваад идэг байх нь шүү дээ. Тэгэхээр зүрхээ хариуцах гэж хэлж байна. Нүгэлтэй хүмүүс та нар гараа цэвэрлэх гэж хэлж байна. Тэгэхээр нэг нь болохоор те та нар юу идэх ч хамаагүй зүрх чинь ариусгах хэрэгтэй байна гэж хэлж байна. Нөгөөх нь юу гэхээр та нар юу хийгээд байгаа ч бас хамаагүй наад гар чинь бохор байна гэдэг зүйлийг хэлж байна. Зүрхч бохор байна гэж байна, гарч бохор байна гэж хэлж байна. Яг тийм учраас өнөөдөр бид нар өөрсдийнхөө амьдрал руу нэг удаа анхаарлаа хандуулъя гэж бодож байна. За миний 90-ад оны ихээр Есүс киног анх үзэж явах үед Есүсийн нөгөө яг нэг киноны орчуулгын хэлсэн үгүүд нь надад маш их хүрдэг байсан байхгүй. За тэгээд тухайн Есүс кинонд дуу оруулсан хүн бол за манай монголчууд бол сайн мэдэх нөгөө санаж яваарай гэдэг нэг кино гэдэг чинь нэг ихэр залуугийн те. Санаж яваарай киноны жүжигчин зориго тэр Есүсийн дууг оруулсан шүү дээ. Манай зарим хүмүүс бол ингээ мэдхгүй байгаад байдаг. Тэгээд тэр Есүсийн дуу оруулалт бол ерөөсөө маш гайхалтай. Яг тэрний ингээл те яг Есүсийн хэлж үг хэлж байгаа хэсгүүд, инээмсэглэж байгаа хэсгүүд, баярлж байгаа, бухимдж байгаа хэсэг ингээд бүх тэр дуу оруулалтууд нь үнэхээр кинонд гайхалтайгаар тохиолсон одоо дууны жүжигчин гэдэг нь харагддаг. Тэгээ яг тэр киног тэр дээр үед үзэж байгаад байна шүү дээ. Эхэзэн намайг ойрхон байхад дууд гэдэг нэг үгийг хэлдэг байхгүй. Эхэзэн намайг ойр байхад дууд гэж. Яг синагог дотор Есүс зогсоод хэлж байгаа хэсэг гардаг. Тэгээ би тэрийг тэр чинь Лук номоор хийсэн кино шүү дээ. Лук номоос хайгаад олдгоо. Сүүлдээ би өөр чинь гэд батсан чинь яг нөгөө кинонд зарим нэг ишлийг ингээд найруулга байдлаар ингээд оруулсан тохиолдол гардаг юм байна. Бид нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй байна. Бурхантай ойр баймаар байна. Бүх юмараа шүү. Бүх талаараа шүү. Бүх одоо юу гэдгийг яг гэвэл бурхан өөрөө нэг гэсэн маастай та нар бүх зүрх сэтгэл сүн санаа бодлороо бурхан эзний хайр, бурхан эзнээ ганц гэж итэг гэж үйлчил гэж те. Бүх гэдэг үгийг бурхан хэрэглээд хахад бид нэр зөвхөн цуглаан дээр уулзъя те. Зөвхөн залбирлын цагаар уулзъя гэдэг ч юм уу. Зөвхөн бид нар нэг юм гарчигтай одоо ийм төгсгөлтэй гарын үсгтэй нэг ийм өргөдөл шиг байдлаар бурхантай харилцмаар байна те. Тэгээ одоо яг тийм бурхан минь ээ гэж хэлсэн бол бурхантай харилцаж эхэлж байна.
баяр амен гэсэн бол бурхантай харилцаа дуусчин гэдэг ойлголтоор ш. Бидний бүх амьдрал, бодол санаа, яриа хөөрөө, сэтгэлгээ, харилцаа, тэ хандлага, тэ одоо бүх зүйл бидний хурц мэдэрч байгаа бүх зүйлүүд ингээ бурханд ойрхон, бурхантай хамт байдаг. Бас бидний гар, бидний нүд, бидний үг, хэл, яриа тухайн хүнд бурхан өөртөө хамт ойрхон байна гэдгийг ойлгуулах хуудас тэгж амьдрахыг бол үнэхээр хүсэж байна. Бурхан намайг харахтаа, миний хийж байгаа ажлыг харахтаа гоо чи зүрхээ хариулсаг. Би чиний ямар сэтэл энийг хийж байгааг мэдж байгаа шүү гэж хэлэх юм бол миний сэтгэл өвдөн штэ. Гэхдээ миний сэтгэл өвдөх нь бол чухал биш байхгүй. Би хэрвээ хоёр санаатай явж байгаад хэрвээ би тамд онол яах юм гэдэг асуулт асууад байна. Бас хэлж штэ те. На гараа цэвэрлээч. Юу хийгээд юутай гутгалдаад ямар хүчирхийлэл үйлдээд те ямар буруу зүйл хөрөнгө оруулалт хийгээд ямар буруу зүйлд ашиглагдах зүйлийг бүтээгээ яваад байгаа юм бэ. Наад гарынхаа үйлсийг хараач те. Бурхан гарын чинь үйлсийг өрөөдөг штэ. Тийм үү? Хулгайч хүн хулгай хийхэ болоод шударгаар хөдөлмөрлөх гэж хэлсэн штэ. Тийм учраас наад ажил хөдөлмөр хийдэг наад гараа ариусгаач гэдэг зүйлийг бол хэлж байгаа. Тэгэхээр эмч хүний хамгийн хийдэг зүйл юу вэ гэдгсэн чинь. Гүн хоёр л юм байт юм дөө гэд маа нэг найз л эмч. За гэдгсэн чинь. За би энэ яаж юм? Та нэг эмч нь гараа угаах гэдэг. Энэ хоёр үгийг бол дандаа хэлдэг гэж байгаа байхгүй. За ороод ирлээ. Эмчтэй орж ирэнгуудаа өөр өрөөнд өөр өвчтөнтэй ярьж байгаад ороод ирсэн. Тийм үү? Тэнгуудаа өрөө болгонд карант байдаг штэ. Яагаад гэвэл тэр өрөө болгонд бид гараа угаах хэрэг гарч байгаа байхгүй. Тэгээ би тэгээ найзаар тоглоом. Гэхдээ тэгээ гараа угаасаар хагаад баг нугас болчих юм биш үү? На гар чинь бүр арьс нь илэгдээд дуусдаг юм биш үү гэдэг гэсэн чинь. Ер нь бол ингээд тэ гар цэвэрхэн байх тусам бохирдохтой анзаардаг гинэ. Бэлийн өмсөөл тэ тэгээ гараа угаагаад авах тусам нэг биднийхаар бол ерөөсөө огт тоохгүй жоохон хэрдэл үүсгэд л мэддэг гинэ. Тэгээд яг өнөөдрийн ишлэл нэг юм болдог гэж байна. Заримдаа тэ цагаагүй ах шиг байна гэж бодож ингээд угаахгүй өнгөрмөр санагдах үе байдаг гинэ. Гэхдээ нэг зүйл ойлгомжтой. Бидний нүд бүхнийг харддаг штэ. Тийм учраас угаасна л дээр. Хүн болгоны ихтэй. Би гайгүй өвчтөе хүн дээр ороод ирсэн. Тэр энэ одоо өдөлөх гэж байгаа үнийг бодох юм бол тэр өвчтөн чинь гайгүй ахгүй юу гэж бодож ерөөсөө болохгүй гинэ. Тэгэхээр гараа дандаа угаадаг. Гараа угаамааргүй санагдах тийм санааг төрүүлдэг те өвчтнөө ялгуулах гэж ордог юм уу хүнлэн болохоор янз бүрийн төрдөг боловч үргэлж тэрийг ялан дийлж те одоо өвчтөө хүн яг өвдсөн байдал нь өөр хүнийх та зөвлөх шаардлагагүй өөрт нь хамгийн хэцүү байгаа гэдгийг ойлгож мэддэг. Яг энэ зүйлийг бол манай зүйл ярьжсэн. Бурханд ойртохтой хүн тэгвэл тэр та нарт ойртно гэж хэлж. Бидний алхам ингээд соронзон шиг биш аахгүй. Бурхан байдаг газараа байж л байдаг. Гэхдээ бурхан ингээд орон зайны тухай энэ бол яриагүй. Бид бүх зүйлээрээ бурханд хамаарахгүй байгаа бүх зүйлүүдэд бурханд тавьж нээж онгойлгож өгөх тухай л ярьж байна. Тэгээ бурхан руу ойртоход бурхан бидний амьдралын бүх хийх хэсгүүдэд очиж тэр одоо ногс чамууг мэд газруудад очиж тэ түүний хоёр талдаа иртээ өгн очиж шинийг бүтээж хуучныг хусан арилгаж хуучныг тэ дастан хайж энэ ажлыг л хийхэд тул бид бурханд ойртно гэдэг. Бурхан бидэрт ойртно. Бид нэг ингээ бурханыг ойртуулах ямар нэг юм хийгээгүй. Харин бид бурхан руу эргэх. Тийм үү? Бурхан минь таньгүй болохгүй нэ. Танаас холойж болохгүй нэ гэдэг зүйлийг. Сар дэлхийгээс жоохон холдоход дэлхий эвгүй болно гэдэг шүү. Хүмүүс болохоор сар эвгүй болно гэж бодоод байгаа байхгүй юу? Гэтэл тэр амьдралгүй харагдаад байгаа тэр гаригч нь харин дэлхийг хамгаалаад нэг юм зам дээр байлгаад байгаа байхгүй юу? Бурхан өөрөө тэгж бүтээсэн л гэсэн. Тэгвэл одоо бид бүгдээрээ итгэлийн амьдрал дээр харъя. Дуулал 34:18 дээр үгж байна. Тэгэхээр энд их гайхалтай үгчтэй байна л да. Эзэн эмтэрсэн зүрхнүүдэд ойрхон агаад сүнсээрээ гимшигчдийг авардаг юм а гэдэг үг байна. Гимшил гэдэг бол ам юм уу эсвэл бодоод энэ жоохон дэмий болчлаа. Бороо олчих шиг боллоо шүү. Биш те.
Миний энэ зүйл ямар олон хүмүүст бүдрэл болох вэ? Миний энэ зүйл миний амьдралын бурхан надад өгчээсэн ямар их олон зүйлүүдийг дахин эхлүүлэх болох вэ? Ямар их олон зүйлүүдээс би татгалзаж, ямар их олон зүйлүүд над дээр ирэх байсан чи би энэ утсыг тасалснаас болоод тэр ингээ газар асгарах вэ? Яг энэ зүйлийн тухай сүнсээрээ түүний юм гимшиг. Яахан 4-р хэлэгдээ нөгөө самар эмэгтэйтэй уулзах үед эзэн хэлдэг ч гэдэг. Одоо Иерусалим ч энэ улан дээр ч биш. Сүнс ба үннээр мөргөх цаг ирчээд байна. Яг одоо ирчээд байна. Сухарын худаг дээр. Тэ? Якобын худаг дээр сухар хотод. Сүнсээр эзэн сүнсээр мөргөгчдийг хааж байна гэж хэлсэн байна. Тэгэхээр зүрхэн шархалсан хүмүүст эзэн ойр байдаг. Тэрс гадна сүнсээрээ гимшигчдийг эзэн харж ханддаг. Тиймээс бүгдээрээ бурханд ойртой. Өөрсдийгөө хуурхаа боли. Гараа угаая. Зүрхээ цэвэрлэе. Хоёр нүүргүй бай. Бас юу гэдгийг те өөрсдийнхөө гарыг ингээд хараа те. Угаах шаардлагагүй шийдэх биш. Угаах хэрэгтэй бүхэл газар угааж явъя. Тэгээ бид нэ цэвэр гараар цэвэр зүрхлээр хийсэн цэвэр гар, цэвэр зүрх сэтгэлээр үйлцэн тийм итгэлийн амьдрал. Тэгээд ийм тэгж үйлцсэн юм чинь гарч байгаа үр жимсэн ч гэсэн хамгийн сайн байх болно. Тэгм учраас бидний тэр байдлыг харахтаа хүмүүс ч гэсэн эзэнд ойртож, хүмүүс ч гэсэн эзэнд ойр байгаа хүнээс дамжуулаад эртний ивэлийг хүртэж эзэнд бас ойртох болно. Бүгдээрээ ерөөлийн сувг, ерөөлийн гүүр, ерөөлийн дамжлаг болцгоё гэж энэ өглөө та бүхнийг уриалж байна. Сүгдмөр хүндлээд магтан дуулан хоорох ихэснийг бидний өмнөх хүмүүс хожим мэдхийг бүхэн магтан дуулан хоорох ихэснийг нэртэн бүхнээс өндөр нэртэн бүхнээс агуу нэртэн бүхний дээр залраа бүх ажлал эрх мэдлүүд хүч чадал эд байлгаж нэртэн бүхний дээр залраа тэнгэрч нармаа харуу бүх бүтээлүүд маа харуу таныг өргөмжлөн харуу тамохон уучлал олсон бүхэн аврал авсан бүх магтан дуулан хоорох ихэснийг Нэрийг тэнтэгчи магтан дуулан хоорох ихэснийг магтан хүндээл өргөн үдамэна тэнгэрч нармаа аруу бүбүтэлүүд маа бидний дууссан
агууниртан бүхний дээр залраа бүх ажлал ирэх мэлүүд хүч чадал эд байдгаас нэртан бүхний дээр залраа нэртэн бүхнээс өндөр нэртэн бүхнээс өндөр нэртэн бүхнээс агууниртан бүхний дээр залраа бүх ажлал ирэх мэлүүд хүч чадал эд байдгаас нэртэн бүхний дээр залраа Тэнгэрч нармаа Арун бүхбүтэлүүд маань Арун таны үргэлжлэн Арун тамухо Бидний дух сонсож Арун хадид хаnig маань Арун табад үхивэн Арун тамухо Тэнгэрч нармаа Арун бүхбүтэлүүд маань Арун таны үргэлжлэн Арун тамухо Тэний дух сонсож Арун хадид хаnig маань Арун табад үхивэн Арун тамухо табад үхивэн Арун тамухо Бид өнөөдрийн үгийн цагаараа Яков 4:8 Бурхан дойртогтун тэгвэл тэр та нарт ойртно. Нүгэлт та нар гараа цэврэл, хоёр санаат та нар зүрхээ ариусга гэсэн ишлэлийг суралцлаа. Тэгээд энд бол маш олон бидний эзэндээ харилцах одоо өдөр тутамдаа байнга хийсээр байх тэр зүйлсүүдийг дахин сануулж өгч байна. Тэгээд бид бурхантай харилцаагаа магадгүй гимшээгүй зүйлсүүд, бурханд өгөөгүй зүйлсүүд байх юм бол тэдгээр зүйлсээ эзэн одоо дахиж авчрах, өргөн авчрах бүх зүйлээ гэсэн шүү дээ. Бид тэр бүх зүйлээ эзний өмнө авчрах. Магадгүй эзнэр угаалгах, эзнэр Яг үнэ. Тийм одоо хэрэгцээ биднэрт өдөр тутам хэрэгтэй байдаг. Энийг бас дахин сануулж өглөө. Тэгээд оюутныхаа аюунаас кампусаасаа нэг зүйл сурсан. Тэр нь болохоор сүнсний амьсгал гэдэг зүйлийг сурч исэн. Тэр нь болохоор бид нар нөгөө өдөр болгон байнга амьсгаагаа авч гаргаж иж бид нар амьдарч байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нарт бас сүнсний амьсгал гэдэг зүйл хэрэгтэй. Тэр нь одоо нүглээ эзний өмнө одоо гимших ёстой, эзний өмнө цэвэрлүүлэх ёстой. Тэгэхээр бүхэл зүйлээ авчирч эзнэр цэвэрлүүлэх, эзний өмнө гимших энэ зүйлсүүдийг зүгээр нэг удаа хийгээд орхичдаг биш. Магадгүй хүлээж аваад тэр үедээ гимшчихэд за эндээс цаашаа зүгээрээ гэдэг ч юм уу. Тийм зүйл биш. Өдөр тутамдаа бидний байнга хийсээр байх тэр зүйл шүү гэдгийг айгуу сайн ойлгож авч ирсэн юм. Тэгэхээр бид нар өдөр болгон амьсгалдаг шигээ сүнсний амьсгалыг ч гэсэн эзний өмнө тэр амьсгах тэр цагуудыг ч гэсэн үргэлж гаргадаг байх хэрэгтэй. Учир нь бид нар бол хүн шүү дээ, тийм. Маш олон зүйлсүүд бид нарт тохиолддог. Тийм учраас энэ сүнсний амьсгалыг бас үргэлж хийсээр байя гэж уриалмаар байна. Тэгээ бас нэг хүний хэлсэн үг байна. Нэвшлэлтэй мань холбоотой. Тэгээ Чарлиз
Spurgeon гэдэг хүн За. бурханд нэг алхам ойртвол тэр чамд 1000 алхам ойртно гэсэн үгийг хэлсэн байна. Тэгэхээр бид нар ерөөсөө бурхан руу нэг л алхахад хангалттай. Бурхан яг тэр алхахыг хүлээж идэг те бид нарыг. Тэгэхээр бурхан руу та нэг алхаж магадгүй нэг удаа залбирлаар ч юм уу те бурханд өөрийгөө нээхэд бурхан тэр зүйлсүүдийг үргэлжлүүлээд хийх болно гэдэг зүйлийг бас сануулмаар байна. Ингээ бүгдээрээ хэр тэр хол ойр байгаа талаараа мэдээж бодож байгаа байх гэж бодож байна. Бүгдээрээ ойртой. Яг тэгвэл бидэнтэй хамт байгаа бүхэн эзэнд ойртныг боддоо. Тэгвэл бидэнтэй хамт байгаа хүмүүс гэж бүхэн гэж юу юм? Бидний амьдрал, бидний хайртай хүмүүс бидэнд хамаарах бүхэн байхгүй. Бид эзэнд ойртох тусам биднэр дамжуулаад эзэн бас тэдэнд өөр арга замаар дахин бас ойрчин гэсэн. Биднэр дамжуулаад бид байгаа учраас холдох биш. Харин хүмүүс эзэнд ойртоосаа хамт залбирая. Ихэвчлэн энэ цаг мөчнөө өнөдөр бид залбирanгууж би танаас хол байдаг бүхий л мөчүүдээсээ гимшиж байна. Тэгээд хүмүүс танд ойртоосаа хүмүүсийг танд ойртоход бидний эзэн тантай байнгын харилцаатай байдаг байдал уран болоосаа гэж хүсэж байна. Танаас бидний холдуулах гэдэг гим нүгэл болон хоёр нүүр бас үйлсгүй бас бохор амьдралыг та биднээс арилган зайлуулж өгөөрэй. Та өөрийн ариун амьдралыг, та өөрийн ариун ажлыг бидэнд даатгаарай. Есүс Христийн нэрээр даатхан залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.